Тэгээ янз бүрийн эмчилгээ байсан байхгүй. Ivermectin, hydroxychloroquine гэх мэтчлэн маш нөлөөтэй. Гэхдээ тэднийг бүгдийг хорьсон. Тэрний тухай ярьж байгаа контент гаргаж байгаа YouTube channel-уудыг ингээд бан хийсэн. YouTube-аас хөөгөө явуулсан. Торгосон шорон дотор хийсэн. Тэгээд юу ганцхан шахсан юм бэ гэх юм бол нөгөө хараал идсэн вакцина ингээд шахсан. Таад COVID санаж гинөө. Би бол санаж гин тухайн үед нэг сургууль үүсгэн байгуулж исэн. Яг сургууль нэгдсэнийхэн дараа хөл хорой гих мэт чинь. Гэхдээ яг би тод санаж байгаа юм бэ гэх юм бол хоёр хамаатан тэгээ надтайгаа холбоогоо тасалсан. Яагаад юм бэ гэвэл цагаан сард би нэг удаа маска тайлаад зүгээр ингээ маску яриад байсан чинь тэр их чинь чи юу игээд байгаа юм бэ? Надхаа ингээ намайг алах гээд байгаа юм уу хаашаа юм бэ? Маска зүгөөч гих мэт шүү. За өөр нэг ихч бас би контент дээр бас юу хэлж ийсэн бэ гэх юм бол ямар сүртэй юм бэ? Ягаад хөл хорой хийгээд байгаа юм бэ? Тэ? Дэлгүүрүүдийг нээгээч, жижиг бизнесуудыг буцаагаад нээгээч. Хүүхдүүдийг сургуулаа явуулаач ингээд хүмүүс архин дундуур ингээд живж штэ ягаад гэх юм бол хийх юм байхгүй. Хүмүүсийн цалин орлого, банк санхүүгийн салбар дампуурж байгаа штэ. Тэгээд энэ ковид зүгээр ханиадтай адилхан гэх тиймэрхүү контент хийсэн чинь бас нэг ихч надлуу мессеж явуулаад чи ийм олон дагчтай байж ямар хариуцлагагүй мэдээлэл тараагаад байгаа юм бэ? Эдгээр бата энэ ковид бол жинхэнэ цар тархал шүү. Олон хүн нас барна бла 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 бла. Тэгээд эцсийн юу болж таарсан бэ гэх юм бол COVID-19 ер нь бол ханиадтай яг адилхан. Гэхдээ ард түмэнд бид нарыг ерөөхдөө яаж таамалсан юм бэ гэх юм бол хэдүүлээ ерөөсөө мартаж болохгүй шүү. Нэмээ хэлэхэд Монгол харьцангуй гайгүй байсан шүү. Гэхдээ Америкт юу болж исэн бэ гэх юм бол хэдүүлээ зүгээр энэ best of clip-ийн зүгээр харцгаая. Ачцыг харъя гэсэн чи. Тэгээ тэр ингээ сувлэгчин цаанаа маскгүй гэлгруудны наагур цаагур ингээ яваад байгаа. Тэ? Тэгээ ингээ ээж нь бас гэлгруудны наан цаана ингээ чөлөөд явах боломжтой энэ бактери вирус зүгээр ингээ чөлөөтэй хаашаач очих боломжтой хэрнээ ачцыг тэрмээр байгаа юм бол гэлгруудаараа тэргэнэ. Мэдрэл муутай. За тэгээд энэ байс энэ бүр солиод заа юу маск цоолоод хөгжим тоглож байгаа. And yes, she must wear a mask to play, and so too must her saxophone. The city of San Clemente In skate park-ыг зүгээр илсээр дүүрэх. made the move to discourage skaters. A paddleboarder is chased down by law enforcement for Зүгээр ингээд далаа дээр ганцаараа тэ гээд амарч явахдаа цагдаа дуудаад энэ хүнийг баривчлаад шоронд хийсэн. being out on the water. Urging Californians to wear masks in between bites at restaurants. Where students Тэгээд чи ресторан орох юм бол хоол идээд маска тайлж болно. Хоолоо жажлаад эхлэх юм бол маска ирүүлээ зүгээрээ. За энэ төгсгөлийн баяр заяа. Төгсгөлийн баяр дээр захимаараа оролцсон гинэ. Тэгээд хүн болгон юм робот пад дээр ингээд диплом хүлээж авч байгааг нэ мэдрэл муутай. as robots. Нэр зугаалганд яваад байгаа юм уу? Майхан дотроо ингээ хөгжмөө тоглож байгаа. Ийм мэдрэл муутай новшиг одоо хин санаачилсан бол тэг хүн болгон энэ үед зүгээр ингээ 50 суугаад байсан те. Энийг бүгдийн хүлээн зөвшөөрсөн. Бизнес дампуур. Окей. Тэ. Цалингийнхаа 30-40% аль. Окей. Тэ. Тэйлэн янз бүрийн юм болсон шүү дээ. Йоо. Мэдрэл муутай. Inspired to make their own hugging curtain. Two young star-crossed lovers professing their love from a second-story window. Энэ шоу гинэ. Энэ хамрын маск хардаа энэ хамрын маск. Ингээд энэ хос би энэ бичлэгийг одоо ингээ харах юм бол энэ хос ямар асуудалтай юм бэ гэх юм бол хамарнаас дараа ингээ нусан гоожод хаал руу орчдөг юм бахтаа гэж бодно. За ёо. Гэхдээ ковидын үеэр байсан юм болохоор ингээд хамрны маск зүгээрээ гээд They look like ducks or something. And we'd laugh, but it's probably really working partially. зүгээр нойлын цаас хамарлуу чихчих юм бол бас адилхан бах те. За тэгээд ерөнхийдөө энийг яагаад ярьж байгаа юм бэ гэх юм бол энэ миний хувьд бол зүгээр гимт хэрэг. Хүний эрх чөлөө арчлалтай орно, эрх чөлөөд орно дотор бид нэр амьдарч байгаа. Гэхдээ чи гэрээсээ гарч болохгүй.
Тэ? Чи ажлын байр цалингаа олж болохгүй, чи бизнесээ ажилуулж болохгүй, чи бүх юм ингээд дампуурах хэрэгтэй. Чи гэртээ хүссэн юм бас авч болохгүй, хөргөлтөөр бас авч болохгүй. Тэ? Хогчин. Яг гэх юм бол гадуур ханаад явж байгаа. За. Энийг ерөөхдөө хэн санаачсан бэ гэх юм бол одоо karma is real юм байна заяа. Karma is real. Anthony Fauci. Заяа. Америкийн тэр нөгөө цар тархлын тий манай Монгол бас нэг зарим хүмүүс нэг од болсон шүү дээ. За дэлхийн хамгийн номер 1 од болсон хүн хин бэ гэх юм бол энэ гар за анхаарлын дутагдaltaй амар намхан баачка. Тэгээд юу хэлсэн бэ гэх юм бол энэ бүх тушаалуудыг мань хүн ерөөхдөө санаачилсан. Вакцин шахсан тий. Тэгээд хүл хорой цар бүгдийг. You're really attacking not only Dr. Anthony Fauci, you're attacking science. Тэгээд энэ хүнийг маш олон хүмүүс ингэ шүмжилсэн. Тийм 6 метрийн 2 метр 3 метр 5 метрийн зай барих худлаа маск зүүх худлаа тийм ингээд вакцин ажиллахгүй байна бити тийм бидний эрхчлөлөө халдаад байгаарэ чи худлаа ярьж байна гэсэн чи энэ хүн өөрөө юу хэлж байна гэх юм бол хүмүүс намайг шүмжлэхгүй байгаа. За хэнийг шүмжлээд байгаа юм бэ гэх юм бол шинжлэх ухааныг шүмжилж байгаа. Тэгээ би хин юм бэ гэх юм бол би шинжлэх ухаан шүү. Science and the truth are being attacked. Under the advice of my attorneys. За тэгээ одоо ер нь бол мань хүн хаана дуудагдсан байгаа юм бэ гэх юм бол Америкийн хурал дотор байцаалт явж байгаа. Тэгээ одоо юу ярьж байгаа юм бэ гэх юм бол I plead the fifth гэж байгаа байхгүй. Тэгээ өөрийнхөө гэмт хэрэгтэн болохгүй тулд амаа хамхиж болно. Амаа хааж болно. Тэгээ юу хэлэх юм бэ гэх юм бол I plead the fifth amendment. За чи гим буруу хийсэн юм бол гэмт хэрэг хийсэн юм бол тэ өөрийнхөө тухайн юм хэлэх хэрэггүй. Чи зүгээр юу хэлэх юм бэ гэх юм бол би 5 дугаар amendment-а ашиглаад би одоо юу ч хэлэхгүй. I will invoke my right under the 5th Amendment of the Constitution to refrain from answering your questions. Тэгээд энэ байцаалтан дээрээ Anthony Fauci I plead the fifth гэсэн үйлдэлийг хэдэн удаа хэлсэн юм бэ гэх юм бол 111 удаа хэлсэн сонсгоё. Of that stadium and arrested. Those policies were put in place because you had moronic politicians that listened to the words of a megalomaniac. Нэг тоглолт стадион дээр олон хүмүүс ингээ баривчлагдаад шоронд орсон. Нэг хүн бүр өөрийнхөө амиа хорлсон. Зөндөө хүмүүс амиа хорлсон баха. Арх марх харт тамхинд орсон. Энэ гараас болж. Ягаад тэгж байгаа юм бэ гэх юм бол мэдрэл муутай улс төрч ба тий бүр ингээд дийлдэхгүй үүлэнтэй эгүүтэй дураг нэг чамаас тий танаас гэж хэлж байгаа байхгүй. Who was more interested in having met a Kardashian than the suffering of the American people. Тэгээ энэ хүн бол эгөө нүсэр том. Окей. Тэгээ өдрийн тэмдэгэ хөдлөө явсан. Тэгээ өдрийн тэмдэгэ устгаагүй. За ёо. Баримтуудын бүгднийг их хуралтай ухцсан. Тэгээ тэр өдрийн тэмдэг дотроо юу бичсэн байсан бэ гэм би өнөөдөр Kardashian-уутай уулзлаа. Би од болж байна. Тэ? Өнөөдөр надаас 10 хүн ярилцаг авъя гэж хүсэж байна. Би тэгээ бас хинтээ уулзсан бэ гэх юм бол Katy Perry-тай уулзсан, Orlando Bloom-тай уулзсан. Холливуудын одууд надтай зураг подкаст хийгнэ гэсэн өдрийн тэмдэг ингээд бичсэн. Тэгээ та ерөөхдөө Kardashian-уудтай уулзах нь таны хувьд бол илүү үнцэнтэй байсан. Юунаас илүү үнцэнтэй юм бэ гэх юм бол Америк ард түмний амьдралаас илүү үнцэнтэй байсан юм байна шүү дээ, тэ? Your advice to communities like that, to idiotic politicians who enforce those rules, arrested that mom for watching a football game with her own family outside. When that story broke, I said to myself, I cannot stand idly. Таны энэ тэнэг бодлоосоо боолж тэр гэр бүл ээж ерөөхдөө хоригдсон шоронд орсон. За. Thank you, Mr. Chairman. Well, nothing says honesty like taking the fifth, huh, Doc? Let's try some. За тэгээд үнэн боддын ингээд хэлж байгаа. Юугаараа ингээд за энийг катлж. За үнэн хэлж байгаа. Эсвэл үнэнгийг илэрхийн тулд байцаал зүү явж гинэ гэдэг чинь тий I plead the fifth гэх юм бол
Бид нар зөв байцаалт явуулж байгаа гэсэн үг тий. За хэдүүлээ хоёулаа нэг жижигхэн тоглоом тоглоё гинэ. What day of the week is it today? Өнөөдөр ямар өдөр вэ? Хариулаач. Асуулт нь шүү. Өнөөдөр ямар өдөр вэ? On the advice of counsel, I respectfully decline to answer based upon my rights under the Fifth Amendment to the Constitution. What color tie are you wearing? За тэгээд миний хуулийн зөвлөхөөсөө болж тий. Тэгээд би өөрөө ирэхээ мэдж байгаа. Тийм учраас 5 дахь amendment-ыг ашиглаад I plead the fifth. За таны зангааны өнгө өнөөдөр ямар өнгөтэй юм бэ? Таны зангаа өнөөдөр ямар өнгөтэй зангаа вэ? On the advice of counsel, I respectfully decline to answer based upon my rights under the Fifth Amendment to the Constitution. What color is the carpet in front of you? Таны урд байгаа хивс ямар өнгөтэй юм бэ? On the advice of counsel, I respectfully decline to answer based upon my rights under the Fifth Amendment to the Constitution. NIH funded putting aborted babies' fingers and scalps off the heads of aborted babies. За тэгээ энэ хүний доор бас янз бүрийн туршилтууд явсан. Тэгээ эцсийн ковид вирус хаанаас гаралтай юм бэ гэх юм бол Вуханаас гаралтай болж таарсан. Тэгээ Вуханд юу гэдэг юм бэ гэх юм бол NIH одоо Anthony Fauci-гийн өдөрж байгаа тий агентлаг тэнд нэг томоохон лаборатори санхүүжүүлсэн. Тэнд юу болсон бэ гэх юм бол энэ вирусын судалгаа явж исэн. Тэр лабораториос энэ COVID-19 вирус тий мултарсан гэх юм уу да. Тэндээс эхэлсэн. Хиймэл зохиомл лабораторийн вирус. Тэгээд энэ NIH бас юу хийжсэн бэ гэх юм бол нас орсон хүүхдээ хуруу ба арсын ашиглаад заяа янз бүрийн туршилт явуулсан гинэ. Тэр нас орсон хүүхдийн арсыг аваад хулганы нуруу шилжээд туршилт явуулсан. Okay? Scalps later grew fine baby hair in the mice. They even included those disgusting photos in their research paper that you funded. Бодоо үзтээ. Өнөөдөр юу их вэ? Ингээд ширээ тойроод асуун заяа. Ингээд нас орсон хүүхдийн арсыг аваад хулган дээр шаагаад үтчихв. Тгий. Гэт хин санхүүжүүлэх үү? Anthony Fauci-гаас асууч гэсэн. Тэг. Мөнгө ав. Not all of those were research on coronaviruses, but some were. Thankfully, the current NIH director has said no more of this. Би одоо байгаа тэр агентлиг хүлээж авсан энэ бүгдийн тассан зогсоосон. So there's no evidence. There's no evidence that I Тэгээ янз бүрийн имчилгээ байсан баггүй. Ivermectin, hydroxychloroquine гэх мэтчлэн маш нөлөөтэй. Гэхдээ тэднийг бүгдийг хорьсон. Тэрний тухай ярьж байгаа контент гаргаж байгаа YouTube channel-уудыг ингээд тийм бан хийсэн. YouTube-аас хөөгөө явуулсан. Торгосон шорон дотор хийсэн. Тэгээд юу ганцхан шахсан юм бэ гэх юм бол нөгөө хараал идсэн вакцина ингэ шахсан. I've got the studies right here. There was a website that was tracking the random controlled studies. Here they are. Таны өөрийн таны агентлаг янз бүрийн судалгаа явуулсан. Тэ? Вакцинаас илүү нөлөөтэй юм байсан. Энэ баримт нь энэ байна. Энэ таны баримт. Энийг харж гин үү? Яг энийг ил болгоогүй юм бэ? Яг энэ баримтыг ярьсан тэ? Тэр жинхнээс нөлөөтэй вакцинаас хамаагүй дээр эмчилгээг та яагаад дарсан юм бэ? I plead the fifth. You had time to sit for InStyle magazine. Here's what you were doing with your time. You could sit for InStyle magazine, but you can't answer questions for the American people. You could sit for InStyle magazine, but Anthony Fauci анхаарлын дутагдaltaй байсан юм байна л да. Гэсний GQ magazine, подкастууд тэ дэлхийд даяар аялаад ном гаргаад өөрийнхөө тоглоом өөрийнхөө ингээд merchandise гаргаад тэгээ энэ стайл дээр ийм зураг авалтанд оролцсон.
Тэ the good doctor дорно. Сайн. You're here taking the Камерын урд бол та маш олон жил далчхнаа явсан. Гэхдээ одоо энэ байцаалт болж явах үедээ та I plead the fifth. Гэнэ. You could sit for InStyle magazine and get $1 million in cash awards. $1 долларын бас шагнал авсан. But now the cat's got your tongue. I bet he does. Гэхдээ одоо таачмиг байна те. Ямар merch юм бэ гэх юм бол энэ Fauci тоглоом заяа. Одоо хүмүүс бүр ийм цамц Dr. Anthony Fauci gang. Тэгээд юунтэй төстэй юм бэ гэх юм бол энэ Dave Chappelle гэдэг нэг comedian байгаа заяа. Амар funny. Саарцгай. Тавдугаар amendment-ыг ашиглаж байна. 5 1 2 3 4 5 Go ahead, ask me a question. Did you? I have a secret document that I think you need to say. Тэгээ одоо White House тэгээ цагаан ордон энэ вирус ерөнхийдөө лабораториос гаралтай гэдгийг нь одоо нотлсон. Одоо Anthony Fauci тэгээ Тэгээ Joe Biden юу хийсэн бэ гэх юм бол энэ хүнд өршөөл өгсөн. 2014 оноос 2024 оны хооронд хийсэн бүх үйлдэлийг өршөөсөн. Тэр өршөөл дээр ингээд ер нь бол нарийн заалт ерөөсөө байхгүй. За яа. Нарийн заалт ерөөсөө байхгүй. Зүгээр энэ хүн 2014 оноос 2024 оны хооронд тэр National Institute of Health NIH дотор ажиллаж байхдаа хугацаа бүх үйлдэлийг өршөөлөө. Амрано. Тэгээд Anthony Fauci мөн навш тэ далд ороорой. Why are you gay? On the advice of counsel, I respectfully decline to answer based upon my rights under the Fifth Amendment to the Constitution. You are gay.